шинэ өдрийн мэнд. Брокер дээр ялангуяа гадаадас брокер дээр хэрхэн данс нээх вэ гэд манайх их асууж байна. Тэгээд яг мэдгүйгээсээ болоод янз бүрийн одоо лицензгүй аль бисны ирэхгүй брокерууд дээр нээж байгаа тохиолдлууд их гарсан. Мөн дээрээс над руу чат бичиж байгаа хүмүүс болохоор яг юу нь мэддэхгүй заяа. Эсвэл яг нөгөө Binance Center-ыг дуурайлгаад хийцэн ийм вебсайт. За тэгээд яг олонний танил биш брокерууд дээр дансаа нээчдэг. За тэгэнгүүт энэ дансаа нээсний дараа тэр брокерууд яадаг вэ гэхээр та өөрийнхөө ашиг авахын тулд өөрийнхөө оруулсан мөнгийг авахын тулд яг баталгаажуулалт гээд одоо $100 орж нэглээрээ. 3 дахь баталгаажуулалтыг та яг үйлчлэгээний хөлс центргээд $1000 шилжүүлэх юм бол бус мөнгөийг чинь бүгдийг өгөн ч юм уу. Яг иймэрхүү шалтгаантай хүмүүс над руу маш их холбогддог байхгүй юу? Тийм учраас Alpha Trader System ялангуяа бидний манай багийн хувьд болохоор яг олон улстай лицензтэй. За хэрвээ янз бүрийн эдийн засгийн хямрал өнтер болоод брокерууд дампуурах юм бол хэрэглэгчдийнхаа санхүүгтэй хэрэглэгчдийнхаа мөнгийг өгөх тийм хуулийн зохицуулалттай тийм брокеруудыг ер нь бол хайж олоод судалж үзээд одоо хүмүүст ингэ зөвлөдөг гэсэн үг. Зүгээр ингэж хэрвээ бид нар зөвөр ингэж тайлбарлахгүй бол угаасаа анх сонирхож байгаа хүмүүсийн хувьд ялангуяа манайхан чи ихэнх нь хэлний мэдлэг муу тийм учраас ингэж лойер дуулах магадлал их байдаг шүү. За тийм учраас яг Alpha Trader System дотор санал болгогдсон брокерууд маань ер нь хамгийн эрсдэл багтай хамгийн одоо өндөр лицензтэй брокерууд шүү гэдгийг та бүгдтэй хэлмээр байна. Тэгээд мэдээж хэрэг зөвхөн нэг брокер бид нар шахаагүй яг Монгол болон дэлхийд аль бисны эрэхтэй ер нь бол асуудалгүй брокерууд шүү. Гадаадд байгаа хүмүүс маань хэрхэн дансаа нээх үү гэж байгаа. Ягаад гэвэл Монголд байхад бол асуудалгүй нэгтгэж. За гадаадд болохоор хэд хэдэн шалтгаанаар данс нэхэд хүндрэл гардаг. За эхний шалтгаан нь болохоор хаягийн тодорхойлолт. За Австрали, Солонгос, эсвэл Канад ч юм уу байгаа манай гишүүд маань данс нээх гэхээр яг тухайн одоо орныхоо хуулийн дагуу данс нээх гэдэг. Тэгвэл тухайн улсын татвар төлөгч байх ёстой. Тухайн улстай оршин суугаа хаяг байх ёстой. Тэгээд яг тухайн улсын оршин суугчаар бүртгүүлчих юм бол тухайн улсынхаа хууль үйлчлээд за хууль үйлчлэнгүүт нэг 40-55% ашигын татвар авах гэдэг байхгүй. Тийм учраас яг шинээр данс нээхдээ энэ хүмүүст нэгдүгээрт Монголоос дансаа нээгээрэй. Өөрөөр хэлбэл өөр тойрныхоо хамаатан садан ийм ихтгэлтэй найзууд байх юм бол тэр найзуудтай хэлж яагаад за ингээд би брокерийн данс нээх гэж байна. Чи одоо усны дугаараа ашиглуулаад чи мессеж ирдэг Mobicom-ийн Lime ч юм уу тиймэрхүү дугаарууд байдаг. Тэгэхээр энэ дугааруудыг онлайнаар аваад за Монгол байгаа найз руугаа залгаад за чи яг наанаасаа ингээд данс нэгээд өгөөч гэд тэгээд өөрийнхөө дугаарыг хэлэнгүүт яг таны тэр онлайн дугаар руу чинь код нь ирнэ. Тэгээд ингээд Монгол дансаа нийлгэсний дараа та өөрөө гадаадаас ашиглаж болно. За мэдээж хэрэг аюулгүй байдлаа бодоод нууц үгээ та өөрөө дараа нь сольчих болно. Солихгүй ч байсан болно. Ягаад гэвэл Forex-ийн арилжаан дээр ялангуяа яг тухайн аккаунтн дээр байгаа хүний нэртэй дансны нэр нь тохирж явах хэрэгтэй байдаг. Тэгжээж одоо тэр данс мөнгө чинь гарч явдаг учраас таньдаг хүн чинь таны нууц үгийг мэддэг байлаа гэдээ уулна эрсдэл үүсэхгүй. Ганц үүсдэг эрсдэл нь зүгээр криптогоор таны Binance-ийн дугаар, Crypto Destination дугаарыг хүмүүс мэдвэл эрсдэлтэй. Ягаад гэвэл таны крипто Binance-аас чинь өөр Binance-ийн одоо хаяг руу чинь шилжүүлж болдог учраас Binance байхгүй зөвхөн Монгол банк юм уу Visa карта хэрвээ та төлбөр тооцоо хийдэг бол ямар нэгэн эрсдэл байхгүй гэсэн үг. Хоёрдугаарт хэрхэн дансаа нээх үү гэхээр VPN ашиглаж болно. За энд бичиж VPN гэдэг За гадаадд хүмүүс юм ер нь бол мэдж магадгүй. VPN маань төлбөргүй байх юм бол ер нь асуудалтай. Тийм учраас төлбөртэй VPN ашиглана. Төлбөртэй VPN дээр ялангуяа Express гэдэг энэ VPN дээр Монгол улсын сонголт байдсан байлээ. За өөр VPN дээр бас байгаа хаа. Тэгэхээр энийг яг Улаанбаатар ч юм уу яг Монгол болгоод VPN оршин байгаа тэр төхөөрөмж өөрчлөн гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол Монгол дээр нээчин тэгээд мэдээж хэрэг дараагийн сонголт нь яг онлайн дугаар авах уу эсвэл танил хүнийхээ дугаараар данс нээх үү гэдэг сонголт байгаа. Гадаад байгаа хүмүүс ялангуяа яг танил хүндээ өөрийнхөө Монгол дугаарыг үлдээсэн мэт юм билээ шүү дээ. Тэгвэл өөрийнхөө Монгол дугаар дээр мессежээрээ баталгаажуулалтаа авчна. Байхгүй бол онлайнаар авч болно. Эсвэл яг аавынхаа ээжийнхаа яг ойр дотны ах эгчийнхаа дугаарыг ашиглаад дансаа нийцэж болно. Яагаад гэвэл дараа нь Монголд ирээд ч юм уу өөрийнхөө брокер дээр утасны дугаарыг сольчиход асуудал үүдэг байхгүй. Тийм учраас энэ дээр бол юм байна. За ингэж тэгвэл данснуудынх нь хэрэг Монгол VPN ашиглаад эсвэл Монголд анхны дансаа ингэж нийчих юм бол дараа нь арилжаа хийх
цэнэглэлт хийх, бүр нөгөө бичиг баримтын баталгаажуулалт хүртэл заавал Монголоос байх шаардлагагүйгээр та ашиглаад явчихнаа гэсэн үг.